ивент итгэвч байгууллага Алтан долгио компани. За өглөөний мэнд мөөжгнээс нь одоо Америкаас ирж байгаа. 10:30-д буус одоо 10:20 болж. Тос хараагүй төвжилд орсон. За ямар ч үсэн Яанамгийн зам руу гараад авсан. 10:40 болж. Одоо биш төвжил гайгүй баг. Одоо бууж ийн гэж чинь тэгээд 20 минутын дараа гараад ирэх байх та. Аа яа. За сайн явж ирээ. За сайн сууж ийн. Хурдан ч юм аа даа. Өдөө явахдаа бас гоёж явахгүй болохгүй те. Үсэхэн бол зүсэхэн бол яндасаа гэдэг. Харсан юм. Маргааш ширээд гараад явандаа. Маргааш явж өгөндөө ойлаа. За завчуу. Авчлаа. За ямар хоёр юм бэ? Хөөх хоёр л юм байна. Цайртай байна уу? Тий. За энэ нөхөр одоо явах гэжсэн чинь ингээ гоо сайханд ороод хөвтчих хизээ явах юм бол та. Мөөм нуугаад аа. Ёо, яг өнгөлөө. Стажик. Битэрч та хоёулаа яваагүй байна. Зорчигчтай юм да. Хоёр зорчигчтой байна хоёр маань. Ард аваа. Цагаан голгоо. Ой, хөрхнүүдээ. Яа чаастаа. Араа искоч тийм. Фу. Начинда. Хэдгийн эзэнгүүд бааса. Баастайгаа холилдсон байж байгаа. Яа. Яг хоёр талын ирмгийг аваач. За Алтайх уус руу явж байгаа одоо. Хонч хоёр Монгол онкрын гөлөг. Бааш ясандаа холилдсан. Хүй. Нэшэр чи. Энэ юм шиг байна жижиг. Наад нэг дундлыг нэг авчил. Хааны өнөө. За баян өнгөр ямар ч гэсэн өнгөрөөд Өмбөрсөн өнгөр явж байгаа юм шүү. Эдгөө даа. Баян өнгөр бол ямар ч гэсэн өнгөрөө 137 явж байна. Ямар ч намынхаа Амар цэстэй байна тий. Оо тэр засаар шуураад уртл машины машин орчод гүйцэтгэж чаддаг.
Шим 12 1 цагаас битээр одоо хотоос гарсаа одоо Баянгар аймгийн Буу цагаан сум руу орж ирж байна. Баянгар аймгийн Буу цагаан сум. За ер нь Өрөнгаагаас эхлээд цастай байлаа. Огш очно гэсэн чинь ууран цохроо байсан байна. Ийм зорчигчтой яваа хоёр. За нөгөө Баатар нуруунд ч одоо нохоогүй байсан. Гам билгүндүү. Одоо дарханд байдаг Монгол банхаар үржүүлгээ одоо дархан тайз гэдэг. Дархан тайз бишээ. Дархан тайз гэд найз маань одоо энэ хоёр нохог гүлгийг явуулсан 40 хоногтой. За хоёр өөр эхийн ийм хоёр гүлг очихын дээ. Тэр яа тийм чи. За гавалтай захтай зах сонирхно. Гуанц хаан. Хой. Хүлээ. Цангацсан цайдам хөндөй цагаан үйлцээ цаг цагаар ургаж би цагаан буурал насан өндөрөө чимээ цагаан өргөд хүлээж би манан датсан мөсөн хөндөйд мөнгөн үйлцээ мөчөө дэлгэрч би Тэмээнүүд маань хүлээгээд чагачцаа. Хэдэн жилиг бодоход цогцтой. Ийм байна да. За сайн уу? Сайн авчирлаа сайхан үлдэж байна уу? За цаачаа хайцээ. А гүц юм уу те? Яваа мо. Мөртөө. Тэр дээд айлд ороо сууч уу? Яа, тогсон да. Энэ хоол хүнснэ. Энэ үү? Бичиг мичнэсээ бас. За энэ хоёр одоо ингэ нутагтаа ирлээ дээ. Энэ ч яра болоогүй л юм. Одоо эзэнтэйгээ уулзнаа. Тэрээс бодгоод хөвчөө. Тэгээд яа. За явах юм уу? Наас хүлдчихэг байлг уус. За анжилвтер ороот чирлээ. Харанхуу болж байна. Одоо айл руу гам билгүнд үгээхаар одоо 2 цаг 3 цаг хэрэгтэй явах хаа. Шүн маш их цастай. Тэмээ альтчих гээд ингэж явж байна.
Хитэн болвол сасахтай. Тэгээд өдөр даваагаар давжсэн болвол одоо бол шин гэдэг хадлын удаа явж байна. За нэрвсний мөр байна. Шинэ мөр. Биндүү ах нь уу? Биндүү ах. Том юм аа. Өглөө яврыг. Вандаш манах. Зөө. Түрүүдээ шогс. За довлоос там руугаа. Өгслөө дөө. Түрүүдээ шогсоод ахад тосчоо. Болоо штэ. Яа бөхсөг үж байна. Бүр унуу. Мөр унаа штэ. Бүр унуу. Мөрийг өсөндөө тэмээ болгоомж жаагаар шигтэй. Баяж байна уу? Олоо. Айдэ хонгоноос. Энэ дээр дөрөв би авсан баг энэ дээр. Ханд өдөр шинжээ. За сайн явж ирвүү? Хаавар ч юм бэ? Нос мос суух. Яа гаруу. Гүй зүгээр л. Марк зүсэн чи цан цохоод. За. За суусу. Хаанаас ирж яваа юм бэ энэ одоо? Авсараа гол ямар ч юм өрөөл ирлээ. Яа, хүүтэн биш үү? Сайн өгчээ. Сайн. За За, та би сайн хадаа юу сайхан үрж гин үү? Сайн биш. За дүгрээ яхан дээрлээ. Яа. Хитэн цагч явчих. Өчигдөр шүн нэгээс гарсан гэдэг чи одоо 28 болчихно. Оо за. Йоо, ийшээсөө. За дээшээс. Мөчиг юм уу заатнаа. Аа хоёр адил хүүхдийг алга үзэхгүй л үү. Мөж гоох юм уу гинэ. За Энэ минийх шиг гэж. чимээр шарт тустай. Дүүргээд авъя. А дүүгээ. Наадах хийж би дахиад байна. Ханийхан сайн. За болно сохончул яг. Тэгээд биш. За ингэ. Цохон халуун байна. Халуун мэдээ нөө. За битэр ямар ч ус өгсөд айлд ороод ирлээ. Христнес терминж ханаад ирэх гээд. Ханаад юм гэсэн шар тастай шинийн арих гэнэ. Сайн уу хоёроо. Өглөөний минь. За манай хоёр ингэж ирээд. Илгэн дүүх юм байна. Хотыг манах. Сайхан холноо. За гэрийн танаар уулын хараа ингэж харагдаж байна да. Юу ч юм. Гаш дөрөнд дэдэ айл. Дөрөнд дэдэ. Устаа. Усуссунгон даабласаа гардын гэлээ. Бас яаж мэдэх. Юу юм? Уснаа. Оо гүчгэрхээ. За 13 доод. Мөж өвтөр. Мулт. Юу яагаад энийгээс салгаж Жагаад тэгж байгаа. оо ингэж болно штэ нэр. Чи мэдэхгүй ч дугуй байгаа чи. За.
Ядуулаа. Таю Бураса харагата. Саамэжс Мөнхий сарны монгон тояндо Нас багны болсон дуу. Сахалтал одоо нойрон сухтаа сайхан тийм уусыг төссөн хөдөөд энэ Монгол ирчүүд хүүхднээс садурсан Аяга тэр үлж байгаа. хаяа уулзсан учрахтаа ханийн сэтгэлийг сэвтэйгэн өгье хоногоор даруун зугаалсан хонгор багын найзууд миндээ Жаргал эдгүйхэрхөө. тарагши золон дэлбэтэ тос бүдгүй багсрууцээ зороргсан бамсимбэрөө утхамрин зэтеураж 쇼디네 먹는 도로 엄마가 듣는 노름 좀 탈소 아위면 내 스티기대식 들거노라 예지면 내 소식 сөдөлдөн бууж жоохон захимж гарааг уулахаар жоохон тиймэрхүү л байна. Таярыг нэр мөөжгийг бас нөгөө ирэхгүй баг 7 хонохоор баг өөрийнхөө охинкүүг л хүлээж байгаа юм шиг л байлаа шүү дээ би нэрээ. Таяртас их баярлаа. Одоо тэгээ бас их чинь их дуу муу бэ. сэтгэлгээрээ согчтой гэж. Яг тийм сонсогдод байна. Jamang хонгор мөрминнэхөө жолоадмаар тиммөлиндэхөө жаахан шинийхээ ашиннэхөө жарахарвэши тиммөлиндэхөө Ами тату дангалцдим арашүтэн яралцдим дөрөө живэл дөмөлцдим дөрвөн тура яралцдим өнөөн хонгор мөрминэхөө ойяхатосма шандасэдэхөө Тэр үднээс бас хөдөө одоо явах дуртай. Тэгээд энэ мөгд маань ерөөдөө сайхан энэ сайхан үнэш нөхөрлөлийн сонирхлын төлөө эрчүүдтэйгээ холбоотой болохоор эрчүүд гэдэг үг. Аяа. Хизээд тэд чамаас хайргуйжуулахгүй хинийч өмнө нулимсаа харуулахгүй хэрийн салхи шиг заач. Юу лээ? Чиний санаас та. Яста. Би хүмүүсийг өгсөн гэсэн би дуулна гэгүй шүү. Зэнтхэрхаа бидний хүүхд ах айгуу дуртай бол гэхдээ би зүгээр эхлэлийн мэддэг тэгээд бүгдээрээ хамт түрээрээ тий. Гоё болоод тахтуулах ш. Нөгөө гулгасаар хагаад ундаг нэг тарж байгаа юм. Нэг тарж байгаа юм байлээ дэс. Элэстэй гэж үү дээр. Тэгээ мохтой доош ирэхдээ бас гоё аян бүд болд юм байна шээ. Гошигийн хонхор ирс. Тэр нэг юм сархалцсан байхгүй. Тэгээ хүмүүс дээрээ Их уулаас гараад ямар сувтаа таарсан гэдэг чи зүүр. Тосон зингэл. Тосон сингэл чи аймгийн төв биш байсан юм уу? Их л том сум байлээ шүү. Аймгийн төв үлээр өстө. Мамины хөө
Яг яа. Өхөр явдаг бол өхөр алдчих байсан. Үгүй яа тийм ээ шүү дээ. Тална. Баруун судлаад өхөрөө харах уу? Тэгээс. Амнуудаа сайхан нэгжээд за Баатарын нуруу Баатри мянган салаа пляста ихэнх энэ аманд та хоёр дахь ирж байна. За өчигдөр шүн ирсэн. За тэгээ өчигдөр өнжөөд нөгөөлөө босоод одоо буцах тийшээ хандж байна да мөржөвтөр. Сайхан улсаар хоёр дахь удаага алхах боломж байна гарсангүй. За бас сумын засагтаа буруу ойлголцоод зөвшөөрөл авч чадсангүй чоны. Яг хөө зөвшөөрөл байна. 5 чоны зөвшөөрөл нэг нь 250 мянган төгрөгөөр аав гэж байна. Уг нь битэрийн үссэн юм болохоор сумын засаг даргын захирамжаар одоо нэг 2-3 хоногийн одоо малчтын өсөлтөөр тийм аав зохиох эрх нь хуулиндаа байдаг. Тийм захирамж гаргаж өгөөч гэсэн тийм хүсэлтийг угаасаа энэ нутгийн ард иргэд нь тэр ирэхээс өмнө тавьсан байсан. Тэгээд тэрийг шийдэгдээгүй болохоор тэгээд яалч одоо хуулийн өрөөнд зөвшөөрлгүй хангамж болохгүй юм чинь буцаар болж байна. Тэгээд одоо бидэд буцаад цэцэг орноо. Хуудаагмын цэцэг сум руу явж явна. Бэлгэн дүүгээ аваад одоо битгаар цэцэг сум руу очноо. Цэцэг сум дээр сумын засаг дарга нь зөвшөөрөл гаргасан байгаа. Тэгээд одоо цэцэг сум дээр цэцэг сумаас одоо блог маань үргэлжлэх нэ. Том бууз. Тоо дөрөн бууз. Ууж итгэхээс өөрөө хийхгүй маа энэ хүн. Стойг юу юм асуутай. За буудаж жаад. Хөдлөө. Бас уучаа тоглол байсан чинь 18 тоглолоонд орсон. 18 л. 12-ыг эзэн. Уучаа тоглосон. Тэгээд яруу усан дөгөөстэй. Тий харин тэгэл дээрээс нэг шүтлэн мэдэн болохоор тэгэл аваад байсан байхгүй. Энэ жил ямар ч 6 хоногоос 2 нь байгаа тий. 4-ийг өгсөн. 4-ийг өгсөн тий. Тэгээд 10 гэдэн тоглол өгч гарч нийлэх тоглол зарим нэг төрөл аваад юм л да. Бэлгүүдээ чи хажууд нь дагж байгаа гэрнээ өхөр төрлөө. Тэгэл доошоо Майхан бариад өөхөрөө дөгөр бүр дагаа явсан тий. Тэгээд байшин дээр хэсэг байжаа тэндээ идсэн муудахаар нөгөө өвлийнхээ майхныг бариад бас явуулсан л да. Тэгж байгаа гэрнээ л тэгээд нэг ерөнхийдөө нэг хөрөнгөд 30% нэг байдаг шүү дээ. Доор ард байхдаа 4 тоглох гэж байсан юм. Нотлингийн бидний юу яаж яхад нэг хар намарчаан дээр нэг хар зэрэг байсан оруулсан байсан. Тэгээд дараа нь дахиад аваа явчихлаа шүү дээ. Тэгсэн. Тэнийг чинь та нарыг яваад маргааш хүн тэр урдаас бүр нөгөө боохож бүр онгоноос нь амьдэр нийтэд ингээд Тэгсэн байл л юм аа. Тэгээд чи маань маал болох юм гэсэн л те. Сая 7 хоногийн дотор 13 тоглол. 14 тоглол. Нэг айлын 14. Нэг айлын 14. Тэгээд ямар ч тоглолгүй болчихж байгаа юм тийм ээ. Чи одоо нас үеийн дүрхээр хэдэр зарагдах вүлээ? Үнэлгээ нь дунджаар сая төгрөг тий? Тийм шүү дээ. Дунджаар. За, ямаач дурууднаа.
За одоо ороод Тэгээ юу ачаа байдаг. Боккод орчдөг гэсэн зүгээр. За тэгээд хоёр ах нь одоо уцаар бол уул руугаа шүхэж чадсангүй тий. Харин сая чи тэмээгээ ураад шилэх гээд явсан чинь нөгөө 11 чинь ороод ирсэн юм. Зүүн сулаа хин дээр байна. Зүүн сулаа. Ерөөс энэ цаанал байгаа байхгүй тийм ээ? Надингийн бидний явдаг. Тийм. Баруун салаа хин дээр нь 4 байна гэсэн. Дунд салаа. Дунд салаа гэдэг нь 15 чонтой мэд үлдлээ дээ. 5-ыг буудчаад чирж орж ирдэг салаа. Яг 5-аас 11 нь зүүн тал руу эргээд 4 нь баруун талд ирэх. Одоо тэгээд тэр 15-д одоо хоргодон тэгэл буцаа да тий. Дахин дөө цуг цэцэг явъя гэсэн одоо нэгэнт одоо энэ 15 чон ороод ирсэн. Хүр тугдыг бас зүгээр ойлгохгүй баг. Тий. Тэгээд угаасаа энэ үгийг чи одоо ганцаараа нэрийн хүчээр тэгэл үзэжтэй тийм ээ. Яах энд одоо алж болохгүй тэгэл нааш нь буудаад л хөөгөөд л одоо өөрөө хэлээгүйгээд л алыг явуулсан ч өвлийн төрчтгөн цэглэл алуулаад тийм өөр бичгэж чаддаг шүү дээ. Холтоход байх л тийм боломж байна л да. Ганц. За тэгээд хоёр ах нь ийм цэвэр Монгол банкын гүлхтэй ирсэн. тий. Үүдэрээ. Хоёр өөр эцгийн. За ийм жинхэнэ цэвэр цусны Монгол банкын гүлгөө 90 юм. Гарал угсааныхаа бичгтэйгээ. За энэ болохоор одоо дарханд байдаг манай дархан тайж гэдэг Монгол банкар үржүүлэх юм найз маань байгаа. За тэгээд энийг дарханаас хот руу явуулаад хотоос битээр ингээд дүүдээ бэлэг болгон авчирч өгч байгаамаа. Тэгээд за энэ сайхан Монгол банкараа үржүүлээд тий хотоо малаа хариулуулад ер нь бол Монгол хүний ганц нөхөр бол нохоо штэ. Хотондоо өмнөж эзэндээ өмнөж малаа сайн хамгаалдаг энэ сайхан Монгол нохоо бодоод тэгээд сайхан өсгөж үржүүлээд энэ хавийнхаа тэр малчд бас өрөөдний нөгөө энэ сайхан утгатай бас нэг хотон цай нохоо л чинь бас нэг нойр өгтөө онох юм Бас нэг баталгаа шүү дээ. Тий. За тэгээд тэр нэр өгч явна тий. Тий, чи нэр хаалсан уу? Би одоо эртээр үесэл монголчууд асар гэж ярьдаг тий. Би одоо асар гэж нэр хайрлаа. Цааш одоо басар нэр нэрлэгдэнэ. Тэгээ миний амьдралын туршид би бол 3 юм нохоо олнод байсан юм билээ. Тэгээ бүгдээрээ айгуу тулаанаас айгуу тийм сайн зэндэлтэй хонорсон. Тэгээд эхнийхийг нь бол Хани гэдэг байсан. Дараагийнх нь Кики, тэгээ Мина гэсэн нэртэй 3 нохоотой байсан. Тэгээд би бол ямар ч байсан бодож байгаад энэ гурийнхаа л нэрийг өгье гэж бодчихээ. Гадаад нэр өгөх. Тийм, гадаад нэр. Өөрөө охин гөлөг. Тийм, охин гөлөг. Энэ хөрх амт маа. За би Хани гэж нэр өгье да. Хани ай. Басар Хани. Тий. Басар Хани хоёр. Тий. За энэ удмын бичгтэй. Удмын бичг нь болохоор Басар Хани хоёр. За 3-р баяны бол мөнх халтар, басар нүсэр шонхор ингээд удмын бичг 3-р 4-р үе юм. Дараа удмын бичг гэдэг. Монголын холбоо удмын бичг бүр ингээд мундаг сертификат гэдэг шүү дээ. Чипэнгүүтээ дархан дайж найзгаа бүрдээд чипээс суулгаад хэрвээ чи хөлгөө алдах юм бол дараа нь тэр чип уншигчаар ингээд бүх мэдээлэл гарч ирж байгаа шүү. За. Хааны шүү. Тэмээ бичиг дээр их тань. энэ хоёрстой иргэчид ирвэл танихгүй амар том хоёр юм байна. Ая машин ирсэн чинь ах хойно баагаад байсан. Тэр хоёр бинлэг мухаараа. Тэгсэн чинь манай хоёр сайхан баагаад баастайгаа утгалтцсан. Хоёулаа бууж цэвэрлсэн шүү дээ. Хариц хэвээ яваад гэж. Тий, оо харилаа гэ.
цогцогоор дуусгараад өөрсдөө битэх юм бэ те. Тий. Жохон түүх юм бах тийм жохон юу. Тэгэл ер нь одоо нэг 2 сарын дараа айгу очихгүй үү. Одоо энэ сарын сар дараа гардаг гэсэн тий. Тэгээ мэд эзний мэдж байгаа юм чинь ярьж өөрөд одоо ямар хоол өгөх үү гэж зөвлөгөө аваад иж болох юу. Одоо Starlink-тэй болцсон тэгвэл. Тий. Бид нар гэж уцаа майцсан идэв хүмүүс л байлаа да. Тэр одоо битүү уцаа майжаад юмчлээ 13 тоглолоо. Тэгтэл одоо бэлбүү өглөө гарч аваад 13 ч тоолоод ирсэн. Өнөө өглөө нөгөө хэд бүр артад ирсэн юм. 2-аар нэг. Одоо ерөөс өнөөх нь 15 болцсон байна. Тэгээд цэцэг дээр зөвшөөрөл авсан байгаа. Одоо бид хоёр цэцэг сум руу явна. За болоог маань цэцэг сумаас үргэлжлэнэ. За баяртай ханд. За баярлалаа. За. Дээр шүү дээ. Болоог байгаа шүү дээ. Хамт явна шүү дээ. Явах цаг. За мэд. Хамт явах цаг. Нөөт. Баярлалаа. Ороо явна. Маш гоё хоол. За хоолонтой. Дахиад хүрээд ирэхгүй. Тий. За. За зүгээр ахтайгаа битэх юм ороод байна. За удахгүй. За удахгүй. Яахан бэлгүүн тийм. Хороогаар өслөө да ганцаараа. Баяртай. Цааш ороод юм да. Тэмээ минь доош явцаа. Энд юу зогсоолог вэ? Энд юу зогсоолог вэ? Наас нь тэмээ давханаас нь тусахгүй юу? Тэ? Замаар уу. Тэмээ давханаас тусах. Оо. Тусаагаа энэ чиргүүц юм байна. Хайрцаг барьчих. Дүүрэх маань доош тэмээнүүд өртлөөд бууцсан. За тояа агч маань битэрийг одоо гаргаж өгнө гэдэг доош ингэ суг. Алхаад явж байна. Хавцлаар ингэ тэмээ явдаг. Ийшээ бол ингэ тэмээ унж байсан гэж байгаа ийшээ. Тэгээ тэр модон тэглээд яаж исэн ч гэлээ. Тэгээд уяагаар доош нь ингэж айтайхан буулгасаар байгаа. Тэгсэн тий. Амар хавцал. Яг хэлбэрдэг нэг тэр. Өнгөр ингэ тэмээтэйгээ нүүдэг. Тэмээ өвтгээд одоо явган явахад хүртэл юм байна. Хавцал байгаа байхгүй. За тояа агч минь баярлалаа. Доошоо километр гараа халахад гаргаж өгч байна. Тай сая ороо тэгээд. Дараа дахиад ирнэ шүү дээ. За. Баярлалаа. За, баяртай. Үйлээд яг. За, баярлалаа гэж. Дараа дахиад ирэх юм чи. Ярина одоо сүлжээтэй байгаа ч баян ярьчин за. За. Боломжтой өгсөөрэй. За. Яри би аахгүй хайраад болгоо. За. За. Салхида доош. Ana бэртүүлээ. Тэрч байна.
Халтаргаа улгаатай тийм ээ. Манай нэтахан болоод ирлээ. За би тэрийг хүлээгээд одоо говь руугаа явж чадахгүй. Яасан тэмээнүүд одоо үүргээ гүйцэтгэлээ. Одоо сахан суллаа тэгээд говь руугаа явнаа. Ивент итгэвч байгууллага Алтан долгио компани. За 900 м. За билээ. Доор байна. Харсноо тэр царайг нь харж гинэ өгшөнд. Зурга 7 цаг тий. Түп гинэ онцох шиг байна. За цэцэг сум руу орж ирж байна. За гадаа 35 градусын хүүхдтэй байна. За ингээд 3 дахь өдрийн өглөө, 4 дахь өдрийн өглөө. Цэцэг сум. Ирсэн байна. За ингээд даваадлаа. Дүүгэн дээрсэн. Өчигдөр орой ирээд. Сайхан хансаа, өглөөний цагаа уугаад. За одоо тэгээд үндсэн ажилдаа гарна да. Манай багийн манай отгийн толгойлогч даваадлаа гэдэг энэ залуу байна да. За энэ ч яах. Бид өөрөө юу цагаа уусаа. Энэ ч яах. Цагаан гурваач. За өглөөний цагаа уучаад хөдлөн дөө. Ийшээ явчих та. Бид нар бүр очиод зогссон байна. Зүүн плигт нь одоо тэр цастаа уулын наад. За. Яг гадаа хасах 40 градус тийм үү? Жуусан зүчгүүрээ зогсчихдаг тийм. Зүчтэй заад туулдаг. Зүгээр санагдав. Минийх төгсөлт бол хас 45-г зааж ирсэн. Тэгвэл зааж тий. Бид зүчгүүрээ зогсчихдаг.
Маар гарахаар эндээс гоё харагддаг юм уу? Уусаа виз айгу багагаа гэж. Нэг тэр юм уу? За баярлалаа. За зөвшөөрлийн бичиг. За баярлалаа. Ямар ч үсэн ангилсан бичгийг Авцаа. ихтэй газар хийгээд аваа. За үлцгэх үү. Аадлаа. Арис ирээ ороод бодоод өгсөн чинь. Ундаа. Төрсөн өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Өдөр төрсөн өдрөнд тохиож шүү дээ. Одоо уул руу гарч тэмдэглэе да. Тийм ээ? За манай ингээ квач. Нөгөөх нь нэг явж байгаа зүйл. Бэлон дээр сум мом зооцсон. Тийш үү. За Авд аймгийн Цэцэг сум. Мянган угуулцтай нурууны өвөр ард одоо айл дэрцээ одоо ингээд сууцгааж байна. За манай мөөжгийн төрсөн өдөр бол өнөөдөр ингээд энэ үуч тохиож байна. За тэгээ төрсөн өдрийн нэмдэглэхээр манай хамтрагч зүтгэгчд маань ингээд ирсэн. За өнөөдөр дурандлаа бас оройхон дуудлаа. Одоогор юм бол мэдэгдэхгүй маргааш нуруугаараа бол дурандаад юм харах төлөвлөгөөтэй ингээд байж байгаа. Одоо бол төрсөн өдрийн үйл ажиллагаа эхлэх гэж байна. За торт мортоо тавьчихсан, даамаагаа тавьчихсан ингээд бийж штэ. За ширээгээ жоох харивжуулахгүй бол ганцхан торт байж идэг. Оо за. Гараад ирсэн. Вада хүн цаад давхцаа. За. За найзтаа одоо төрсөн өдрийн мэнд хүргэе. Тэ харвал минь самгийн сайхан өдөр. Одоо хэдүүлээ удахгүй лаага үлээгээд дуугаад дуулнаа. Тийм ээ. Сайхан газар нутаг ирж үзээд, сайхан хүмүүстэй танилцаад, сайхан найз нар, сайхан дүүнэртэй олж ин маш их баяртай байна. Та нар цаг зав гаргаад, сэтгэл гаргаад тэрийн энэ блогыг дэмжиж байж байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна өөрийнхөө зүгээс. За энэ дээр бас нэг хоол хийж байгаа. Чин нэрээ жинхэнэ Зөвшөөрөлтэй юм уу? Байлгүй. Уг нь манай зөвшөөрөл өгсөн шүү дээ. Би өөр 5 маа. За зөвшөөрөлтэй мах юм байна. 5 жин мах чанжин. Хин нас юм. Тэр нууц. За. Өдрийн хүргэе. Төсөн өдрийн хүргэе мөжөгтөө.
Төрсөн өдрийн мэнд хүргэе. За лаги. Өстө одоо байгаа үлээнэ. За. За одоо тэгээд хунгаад булгаад тогтооноо гэж тий. Танаас өргөдөө сайн баярлалаа. За. Заавал Wi-Fi чөө. Wi-Fi таа. Тэгээд юуны өмнөөс төрсөдөд ингэж байгаа хтаас урт насалж удаан жаргах хэрэглэв. Нийслэл одоос зөөрөн ирж 1300 км-ийн заанаас бас ирж энэ сайхан үдшиг, энэ сайхан мэндэлсэн өдөр бидэнтэй уулзсан гэдэг том хөв зохиол. Бас энэ олон сайхан хүмүүстэй танилцаж энэ одоо хүмүүсийн маань танилын хүрээ бас хоёр хүнээр нэмэгдэж байгаа. Ашиг баяртай байна. Бид нар одоо манай мянган улсынхаа нурууны хөвөл дээр байж байна. Тэгээ одоо манай энэ түүхэд мянган улсын нуруу маань 999 аргалыг тоолж хотноос нэг хуц тавьж 1000 бололоо гэж мянган улс гэж нэрлэгдэж ирсэн. Түүхтэй газар байгаамаа. Олон сайхан рекордыг хийсэн аргалууд бол манай нутгаас агнагдж байсан. Үеийн сайхан анчид бол манад олон байна. Тэгээ одоо эдний бас залгамж халаа энэ ан гэдэг зүйл спорт чиглэлээр ямар байх вэ? Экстрим чиглэлээр одоо хүний эрүүл мэнд тийм ээ бусад зүйлээр яаж холбогддог гэдэг зүйлийг сурчлан таниулж байгаад баярлж байна. Дээрээс нь одоо энэ галт зэвсэгтэй харьцах хүмүүсийн бас бодлыг маш сайн өөрчилж өгч байгаа. Манайхан бол гэртээ ямар нэгэн айлд бол буу байдаг. Тэрнтэйгээ бас зарим хүмүүс нь зүгээс харьцах юм мэдээлэл баг байдаг. Орон нутагт бол одоо харин ийм олон сайхан блогууд контент нэвтрүүлгүүд яваад ирэхээр сайхан болж эхэлж байна. Та бүхнээс үлгэр дуурайл авч байгаа олон залуучууд бас байгаа. Тэдний одоо нэг илрэл манай даваадлаа Эрдэнэтлаа гэдэг энэ олон сайхан залуучууд эрен дээр дуран тааруулах, бууны соёлыг сайхан зааж түгээж авч байгаа. Тэгээд өөртөө бас амжилт хүсье. Тэгээд хоёроо баярлалаа. За баярлалаа. Сайн хуу хэллээ. За гоё. Шөнөдөө орж ирээд өгдөө үрээ нэг гараад байгаа биш үү? Харин тийм өнөө өглөө машин гаргасан л да зүүн талаар нь. Чи чинь юм олж харгаагүй гэдгсэн тэгээд тэгвэл орой болго орж ирж байгаа юм. Хахан сус юу? Хахан орж ирж байна. Урд. Дааны машины өнөө дааны мэж. орой гэж хүү орой орд исэн зургтай байхшгүй шүү дээ. Таалгатай хаягаар. Энэ бол өнгөрсөн жил ховдод тарууны зөвшөөрөл өгсөн. Тэгээд зөвшөөрлөлтөд агнагдсан дарга байгаа. За. Төрсөн өдрийн эзэн. Дээрээ. Тэгвэл наалтахгүй зүгээр утга усан дүрэл хичээд байвал. Яг ковид тийм 2 жил болоход 6 удаа авсан. Од тий нэг хүн. Сэргээ ингэж жолооч. Босоороо. Нэг хэлж ийна л гэсэн юм ханиад. Баярлалаа. Эсвэл урд нь бас ягаад их хэрэг хоош явчихлаа шууд шогшоо байлаа. Огт зогссон. Тэр цагаан доор хүрвэн. Тэр нэр нэг цагаан юм аа. Одоо надад чигсээд урд нь. Чигийг энэ дэр гасаа дээр өөр юм члаа.
Сайхан үлж байна да. Оо сайхан үлж байна. За үлжээ тавлаг. Яан зам зилээ ардаа жаахан дурдах оо заас ихтэй аль шүү дээ. Харин цаас ихтэй байна тий. За бид нар одоо Мянган уусны нуруунд дээр гараад ирсэн байна. Тий. Одоо нөхөө адны шилгээд байгаа юм шүү дээ. Өглөө бүргэд гарч ирлээ. Дурандаад 2 чанаа харлаа тий. Араас нь алхаад авч чадсан гоо тий. Тий. Хоёроо хараад байхгүй гардаг. Аа. За танаа нэг бүр чоннохоо хэр хэлбэг вэ? Ой дүү ашин. Бод мод идэх юм бол энэ бидний бодыг бол сэнд нийтчэл авчиж. Тэгэхээр синийг олон байна гэсэн үг дээ. Тэгээд иддэг энэ сүүлийн хэдэн жил бол өссөн. Ан амтэн одоо бас нийлээ өссөн. Тэгээд тэрийг андагаад өссөн. Энэ жилээр нь гамдуу байсан дээрээс нь одоо ихэнх зодтой хой үйл болж байгаа учраас ан амтэн бас мотоциклгээд явчихсан. Ард нь одоо бодын богийн төлөв бол тэрээс унах тоглыг бол идэхгүй байна тэрээс. Идэхгүй. Бүхэлд одоо баг тоглоомгоо ялгаад нэг ганц хоёр маавж гаргацсан. Бодоо. Тэр цаастаар маажхан доторхой маягтай байгаа учраас бодыг бол идэхгүй. Харин тийм шиг юм байна. Ямар ч зүйл самаас бид найзтайгаа битээр одоо сони зөвшөөрөл авцсан одоо тэгээд агнах гад хөцөлтөл явж байна. Та тэгээд бас газарчлаад явж байгаад их баярлж байна. За. Тэр одоо энэ нэг нуруугнах нь малдаж орсон гэдэг учраас малан дагаад ан доошол орсон юм шиг. Нуруунд бол энэ алга байна. Мөрсөрч одоо алга байна. Тэгэхээр энэ доош нь алга их орсон шиг байна. Одоо энэ 3 хоногийн өмнө надад авч ирсэн доод 10 бол мөр ихтэй байлээ дээ. Сая өчтөр басан доор адуу ноолоод өгсөн үү гэсэн. Тэгсэн өчтөр нэг манай дүүгийн нэг 5 адуу хөөж орж ирээ. Нэг адуу ноолоод энэ мал болох хэцүү болгоо байсан байх гэсэн. Тэгэхээр энэ хөөж орж ирээд цаас масан дээр одоо дээрэн дээр хонш шиг явж байгаа шүү дээ. Чарга нарган бол. Тэгтээ бол 16-аараа энэ 10-аараа явж байна. Тэр бас бодороод суртсан юм. Мэргэжлийн болцсон одоо боохоноос бол их байна. Аргалыг бол одоо ер нь хിവэр жижиж байна ямаа. Аргалыг л. Одоо тэгээд нийлэх болсон болохоор одоо ингээд нийлээд нэг тийшээ явах бах. Тэгээд идэггүй газар л бараадад явж байгаа. Нийлдэгнээс ирэх одоо бас ширүү шүү дээ. Одоо тэгэл нэг таарвал бөөнөрөөр таарах гэдэг тий. Тий, одоо энэ бөөнөрөө яаж магадгүй. Бөөнөрт. За ямар ч байсан. Сайхан нутаг үзээд явж гинөө. Манай улсын нөрөө энэ улсын тусгай хамгаалалтын газар. За тропи амчид дэлхийн топ амчид ирж эндээс угалц агнадаг. Тэгээд дэлхийн рекордыг бас эндээс бас хийх магадлалтай сайхан угалзууд байдаг ийм газар. За бидний хотод ингээд сутаа хайрхан энэ одоо сутаа хайрхан авалт ингээд аль сарагдаад. Хажингийн нуруу, наадлын нуруу. Наадлын хажингийн нуруу. Тэгээд тэрний наадлыг нь болохоор тэр үүсгээ хоолоо. Тэгээд энэ бараан жижиг хар багаар их ард. Улаан. Тэгээд одоо энэ бокс гэл тэгээд энэ нуруу ингээд одоо энэ шимбэрг одоо 5 давхар уулаарч шиг биш. Харин тийм бүр ингээд наатлаас ингээд үйлдсэн. Одоо энэ хажингийн нуруу ч ерөөсөө ингээд Ирвис Янгри эдгийн нутаг одоо. Энэ ингээ угалц чинь ингээ сайхан. Угалц аргал идэвхтэй. Сайхан. Цас ихтэй байна те. Цас ихтэй муутай юм. Нилээн күүтүтэр. Банда. Зэлх багтаа. За тэгээд одоо хэдүүл хөдлөд. За чанаа. За яг энэнгөөс уруудаад нойрон мүлээ авч утал. Энэ хажуудалд 2 чанаа явж байлаа. За тэгээд
байлдаан боллоо. 600-аас шааш. Ямар ч байсан нэг сум зоочлоо. Хөнгөн шарах өгсөн гэхдээ хөвтчих шиг болоо. Одоо тойрж очноо битгороо. Сум тусаад ерөөсө шууд доош готроо явчихчих тээ. Шууд ингээл. Мөөжиг буудах чина мөнхөртэй хас хараалсан байна. Тэр юм. 818 5.800 гэсэн. 5.5. За бичлэг хийж байгаа ш. Хоёр зэрэг шиг. Ха? Зогсд юм байна. Зогсооч. Хаахан тусч чинь царааг нь хилээд өгөрөө. Нэг явна гэж. За дэшээ гүр. Хаахан явна. Тийм байна. 608 3.4. Их муу оксижен догно. Онцон доош иргэсэн шүү. За унахч байгаа биш үү? Унахч байна. Харчгүй. Арчлаа. Бороо аваачаад хараад. Зургийг харж байгаа. Бороо. Амын мó. Энэ огт цаанхан тийм. Ундаас л гарч ирсэн байна. Ундаа доороос мад гарч ирээд биш үү? За тэр явчих. Авахгүй явчихна да. Тэр доор буудах. Ачаатай юм шиг баг. Ачаатай шиг раавна. Уул нь өснийхэн дагуу ч гэдэг байхгүй. Тий. Атгалж чамны сар сайн. За гоо тайс. Жаверхо даалаач. За бид нар одоо ингээд энэ хаас холыг зараад нэмд орж бүдэгээ танилцаад ингээд бидэртэй хамт өнгөрөөхэд газар чийлж нутгаа үзүүлж танилцуулж явсан. Өөрт чинь маш их баярлалаа. Тэгээд ямар ч зүйл зэрэг маань бүтлээ. Тэр дөнгөж сая уруудаж явж байгаад хоёр чон таарад ямар ч нэгнийх нь хөлийг сайхан амраалаа. Тэгээд дахин баярлалаа. Бас их бэрхшээлтэй газраас их өвөө таарж хурцтай эхлээд 600 таарад цаашгаа явсараад орог 740 хавцаа орж явах нэг онжаалаа гүйдэл донд тий. Тэр нутгийн хүмүүсүүд үнэхээр сайн хардаг юм байна. Харин унтаад явчих уу яа. Тэр биш жоохон гол үүрэлцэн босоорой гэдэгсэн боо хаана. Тэр нэг тийм басаа бас. За энэ сайхан нутагт ирээд ингээд гөрөөлөө явна гэдэг бас нэр төр хэрэг тий. Тэгэхээр энэ Ховд аймгийн цэцэг сумын одоо нутгийн онцлог сайхан байгалийн талаар одоо ярьж өгөөч. За юуны өмнө таяртай бас их баярлалаа. Тэгээд манай нутагт ирж энэ сайхан байгаль дэлхийтэй танилцаж халтаа бас буян гişээ хүртэж байгаад бол миний хувьд бол талархууштай сайхан байна. Тэгээд ялгааг бол малчин одоо сүүлийн жилүүд гэх юм бол манад бол
чон гэдэг зүйл маань их өсөж малчид маань ер нь бод малын төлөө аваад их хүнд болсон байна. Би ч гэсэн одоо ер нь бас ялгааг болоод бүхэртэй юм. Энэ жил нэг 12 оног авсан. Тэгээд 12 оног 12 л ингээл боохоны хаал болсон да. Тэгээ одоо ер нь бол энэтэй бас жаахан хөөцөлдөж нэг бас бүргээх бас нэг зарим нэг амраах талтай гарахгүй болвол нутгийн малчд маань төлөө авна гэдэг бол байхгүй ч гэсэн. Эдийн засгийн хувьд ч гэсэн маш их хүнд нөхцөл байдал бол бий болж байгаа гэдэг бол ойлгож байгаа маа. Тэгэхээр одоо энэ сүүлийн үеийн гарч иж байгаа шийдвэрүүдийг харахад бас энэ сарл чоныг хоригдсан янз бүрийн зүйл заалтууд гарч ирдэг. Одоо ер нь бол нутаг орноос нь бас онцлогийн тохируулж шийдвэрүүд гаргуулах зүгээр юм шиг санаж бодож явж байгаа маа. Манай нутаг бол их олон онцлог зүйлтэй. Тэгэхээр манайх одоо Засагтаан аймгийн Дархан Бэлийн ашгүй гэж Ардаюшийн одоо нутаг Ардаюшиг маань одоо Саргач гэдэг байдлаар нь хүн болгоо юм хандаг. Энэ хүний одоо бодлохоор нь бол цэцэг сумыг нь Монгол орондоо ялсан таньдаг баха. Манай нутгийн онцлог гэх юм бол ер нь их уулархаг Алтан нурууны дунд оршдог. Тэгээ байгалийн онцлог нь гэх юм бол их өндөр уулс. Тэр тусмаа одоо энэ манай хажингийн нуруу дээрээс нь нэг уулстай нуруу энэ жилд бол Алтан зүрлэг амьтад улам байдаг. Заргал ангирын өлгийн нутаг болсон энэ сайхан нутаг байгаа. Тэгээд одоо энэ бахарх зүйлүүд маань бол нутгийн яалч хүн бирэндэд байдаг. Заргал ангир дээрээс нь одоо цэцэг сум төрсэн хүүхэд болон охтууд маань уран нугаач болдог. Ийм сайхан түүхийг одоо шингээж бүр хүүхдүүд маань төрдөг. Бахархуштай нутаг байгаа маа. Тэгээд энэ сайхан өвлийн нэгэн өдрийг одоо бас танаа одоо та хоёр маань ирээд манай нутгийн залуучууд хамтраад бас явход их сайхан байна. Тэдний мэдэх зүйл бол бас та хоёроос сурах зүйл их байна. Одоо энэ ан автал дээр бас хэрхэн яаж хаанаас яаж салхи юугийн чигийг тааруулах уу, яард одоо хэмжээ хэрхэн гаргаж бодох уу гэх олон зүйлийг одоо бид нарт бас зааж өглөө. Тэгээд та хоёртаа бас баярлалаа. Тэр хүний ганц сайхан нийл. Тэр болгон бас хүмүүст нийлээд алагдаад байдаг. Тий. Сайхан байлаа. Ер нь тэгээд дээр бид нуруунд дээр гарч явж ирчихээ. Сая бол минутын зэрэг бол хоёр таар. Яг л цаг нь бол тэр даваахын хоол энэ наашаа яг л таард юм байна. Их сайхан байна. Тэр чинь нөгөө зэргийн Баатар хайрханд гамбал дүүтэйгээ гам бэлгүн дүүтэйгээ өөдөг шаалах гэсэн багс экстрим юм ихсэн бас чадсангүй. Тэгээд наашаа зориод ирсэн. Та хэд минь хүлээж авлаа. Тэгээ энэ бас жингийн нуруу эсвэл одоо мянган уулзтын салбар хуулсаар бас нэг алхаад гөрүүлч хийгээд зүтгэж яваа. Тэгээд насаа санамсаргүй бас 2 чон таарлаа. Гэхдээ маш хол бас гүүгээд явж яхад нь сайхан байлаа. Нэлээ юм болж амлаа тий. Тэглээ. Энд байна болоо гэж. Тийм тэгээд ер нь одоо түрүүн ярьсан энэ чоны агнах энэ газар нутгийн онцлогоос болоод зарим газар нь тий зөвшөөрлийн суурь тавих, олгож явах, зарим газраа яг говь хээр талдаа болол хориотой байж ах, хангаан бүстэй чөлөөтэй байлгах. Одоо энэ үнэхээр хүн авалж чадахгүй энэ сүрлэг энэ уустай газар чинь бас хэцүү шүү дээ. Заавал зөвшөөрөл тэдэн мянгаар авж ийж алгаад нэг 5 чоны зөвшөөрөл ирдэг. Тэрийг баг хүн авахгүй гоц. Тийм ер нь бол орон нутгаас авах хүн шүү дээ. Малчид маань одоо малаа өгчгээд зөвшөөрлөө авчгаад агнах гэхүү нэг сонирхол юм болоод байна л да. Тэгээд их сүргэлэхээр тэгээд 10. Тийм одоо манай энэ чи их сүүлийн үед бол энэ тоололгоо үед бол маш хөрсөлттэй байна л да. Дээрхний үед нэгдлийн үед л гэхэд одоо манай хөгшчүүл ярьдаг байсан. Тэр нэг хаварт нь нөгөө бэлтрэг суйлна гэдэг. Тэгээд бол ер нь бол тоолох зөвхөн барьдаг байсан юм шиг. Тийм. Одоо бол энэ ерөөсөө ч одоо дээр нэгдлийн үед гэсэн үг шүү дээ. Босч байгаа. Тийм. Алдагдсан. Тэрийгээ одоо бас нэг зөвхөн доогоор барихгүй. Яг хөө тэгээд банк алаад хятаад ах юм байхгүй. Зөв зөкстойгоор тоотлохыг барих те нэг юм арга сэргэлүү зүгээр л баг. Тийм. Орон нутг одоо ер нь тэгээд бодлого шийдвэрээ ер нь доороосоо гаргадаг юм уу багасаа чиглүүлж яваа тэрийг нь одоо дээш хатны байгууллагууд нь дэмжих чиглэлээр явах юм бол ер нь ачаан биетэй иргэд тусдал юм аа. Тэгээд дээрээс нь шийдвэр гаргачаад тэрийг нь иргэд биелүүлэх гэж бас их асуудал гарч ирээд байгаа л болоод байна.
vertical дээр байна л да. Юу гэдэг юм бэ? Харагч юм. За ингээд үлэлтаад тест. Тийм хэмжээ. За өнөөдөр бит хураа ямар ч байсан ингэ. Гэртээ амьддаг юм шүү дээ. Ажлаа бүтээчихэд. Ямар ч байсан ажлаа бүтээчихэд. Мөгийн гарын цэм гэтнэ. Туслах тогооч. Туслах тогооч. Миний би. За. Ахлах тогооч. Мөг гэтнэ. Ямар байна? Яанж. Бид хоёр одоо ингээд цэцэг сум дээр таваадлаад үгэн дээрсэн. За сайхан гэрт нь 3 өдөр сайхан цайлуулаад 3 өдөр сайхан хангаагаар яваад одоо ер моцох дэшээ хандж байна. Тэгээд ямар ч байсан гэртээ урьж сайхан 5 тухтай байлгасан дүүдээ маш баярлалаа. Сайхан нутаг одоо би 3 дахь ирж байна. Тэшваргүй нутагшил боллоо те. Бүх газар анхудаа ирж байна. Зүгэл анхудаа сайхан гэмцлээ. Сайхан газар нутгаа өсөж цэцэг сум маань 3 сайхан улсын донд Баатрийн нуруу, Сутай хайрхан, Мянган улс дуруу тийм сайхан газар цэцэг нуурынхаа өвөнд байдаг юм сайхан нутаг байна. Тэгээд хоёр ахтай ч гэсэн баярлалаа. Энэ Алтаа уул зурган нутагт зөв зохистой агнуур яаж зөв зохистой хийх вэ? Одоогийн хурдан машин тий яваа хөөж агнах биш бас энэ нутаг орны залуучдаас үлгэр дуурайл болж нэг хуучны нөгөө одоо дуудаж авчрах тий улаа хийж одоо холуулаад ойртох тий унтуулаад ойртох энэ ямиг бас үлгэр дуурайл болж ингэж хүмүүст хүргэж явж байгаад баярлалаа. Зарж ирсэн баярлалаа. Маа нутаг орн бол одоо бас чоны өсөлт бол илбэг байгаа. Манай хоёр өөрсдөө хөдөөгөр явж яхад малчтаас бол сонссон тийм ээ. Хэд 12 унахтай байсан, 2 үлцээ 10 хэдэн тугалтай байсан. Одоо ингээд төл байхгүй гэдэг зовлон бол айлрахуд маш их ярьж байгаа. Тэгээд яг нэг 3 хоногийн хугацаанд бас богинохон байлаа. Бүх газраар ер нь болдог бол одоос яваад үзээд хараад бас нэг 2-оор ч гэсэн тоогийн цөөлье гэж бодсон. Тэгээд орсон нэгийг бол авлаа. Ер нь бол тэгээд дуудсан. Ер нь бол элбэг байна. 9-оор өчтөр оройч гэсэн хойшоо шөнө гарахад 9-ийг олж харлаа, дурандлаа. Тэгээд дуудаад жоохон хар авахгүйчлаа бид нэр. Тэгээд ирсэнгүү. Ер нь бол яг байдаг газар бол байхгүй байна тий. Харин би одоо хоёр ахыг бас энэгээр гараад байгаа элбэг байгаа гэсэн нөгөө энэ жил өвс нутгийн нөгөө өвс нооны гарц муу мал бас нүүлэн шилжсэн байна. Нөгөө малаа дагаж ангаатан ч юу байдаг. Тэгээ тэрийгээ дагаад бас байдаг ер нь тогтмол байршдаг газруудаа бас байхгүй байлаа. Амтнаа дагаад малаа дагаад Мянган уулзын сүргээр нь маш цөөх харагдаж байхгүй байна даа. Тэгээд цас ихтэй болохоор юу ч тийм шиг байна. Эсвэл өвсөө дагажлаа. Өвсөө дагаад. Тэрийгээ дагаад шон дагаа авчих юм уу? Эсвэл нийлэх нөхцөн үү? Тэгээ бас их цөөхөн таарлаа. Таархаасаа илүү нэлээд хайж авлаа. Мөр их байгаад байна. Тэгээд бас юу н тохион бас таарахгүй байгаад байлаа л да тий. Тэглээ. Нэлээд дурандаж авлаа. Уул нь харчуу сайхан хэвтүүлж агаад тэгээд ойртоо дөнгөйгөө буудыг гэснээр тэр боломж бас гарсангүй. За яг хөө тэгээд ийшээ явж аваад болох байх гэж бодож байна.
За тэгээ хоёр. За тийм байна. Тэгээд Одоо буцах замаараа бас аймагуудаас урилга ирж байгаа тий. харин одоо буцах замаараа одоо хаагураад юм лээ 2 3 ондуудаад байна. Нэг тийшээ замаараа дайрчаа тэгэл цаашаа нутаг хот руугаа буцсан да. Хэд хоногийн өмнө дуудажсэн хүмүүс маань энд чон гэрт орж ирж ирлээ барьлаа л гэдээсэн гэсэн. Чоных нь орооных нь үе орсон уу? Бүгдээрээ алга болчлоо гэсэн бас мэдээлэл орж ирсэн тий. Бид нар бол нэг таарахаараа чон ер нь ингээл ганц нэгээрээ таарахаас илүү айгүй их бөөгн ирсэн юм тий. Нэг харуул бөөнөр нь харна. Тэгээд харахгүй тий. Байхгүй шин. Гамбилгын төлөвч өчтөрлөө 9 таарсан байсан. Бидэртээ өчтөрөөс 9 таарсан. Тий өчигдөрхөн бид нэр ч очисан айл бас нэг даагийн ноолоод хайцсан тариа энэ хийгээд Тэгсэн байлаа. Эсвэл шүн бас 4 хүртэл явсан бас нүдэм их сониулаацсан байх шүү. Ер нь саяын 3 хоног ирнэ дотоо тэгэл их хайлттай л байл. Тий. Сумын нийт бас ард түмэн ч гэсэн айгүй их бидэрт тусалж дэмжсэн. Бүгдээрэнд маш их баярлалаа. Маш их сэтгэл гаргаж. Манай нутгийн залуучууд бас тийм залуучууд их үзэлтээр авч явлаа. Тэгээд цуг явсан залуучуудаас маш их баярлалаа гэж хэлээ. Тэхийн зогсоол гэж танаа ажмын нуруунд байна тий. Байдаг гэсэн үед чи намайг өдний ирж хадна хайлт ярьжсэн. Яг тэгж зогсоолоо зогсож ундгийн баа яадгийн чи өнөөдрөө харсан гэсэн тий. Тийг нэг чинь тавьчихсан гой сонирхолтой яриа байгаа да. Яа тийд болохоор би нэг энэ нуруунд дээр явж таарад гэсэн чинь нэг тэг зогсож ирсэн байхгүй тэр ингээд. Тэгээд сонирхоод нөгөө бичлэгээ хийгээд ингэжсэн. Надад нэг халтгай унж байгаа хэсэг нь байхгүй. Эхлээ хэсэг нь ингээд зогссон юм байл. Би нөгөө бичиж байгаа гэж бодоод ингээ хараад зургийг дараад эхлээд тэгжээс чинь нөгөөд чинь ингээд алсыг хар шийдээ зогсож байгаа бол шууд дангавал унцдаг юм байл ерөөс. Тааш. Тэгээд нөгөө тэр үед л ерөөсөө ингээд талгаанд нэг тэхийн зөксөл гэдэг одоо зохиол нь хүртэл байдаг штэ. Явуулангаа. Тий явуулангаа. Тэр яг л тэр процесс ерөөсөө яг тэр зурагдлаараа шууд ингээл явчихдаг. Тэр үл яг би араас нь очиод ингээ ад руу ингэж харсан л та. Тэгвэл ингээ 20 30 м юм хана хавцлал руу. Шууд тэнд ерөөсөө хүн юм үргээгээгүй яг өөрөөрөө л шууд ингээл тэр нь яа тэгээд унж байгаа юм бэ гэхээр нас бий гүйцээд тий сүргээ гүйцгээвэл өөрийгөө бол тэгэл нэг ном ясараа л явж байгаа жамаараа гэсэн үг шүү. Байгальтаа одоо өөрөө ястаа үзэх юм аа үзээд хийх юм аа хийгээд тэгээд байгалийнхаа жамаар явж байгаа юм. Би зогсоод ирсэн гэж бид дэрэг гэж ойлгох байхгүй. Тий. Би нэг уншиж байгаа юм биш. Яг нөгөө нас бий үзээд бүх юм нь болоод өөрийнхөө одоо жамаараа явж байгаа нэг тийм зурагдлалтай би ховорхон. Тэр бас тэгээд бас сонир бахархал шүү те. Одоо хүн амтэн агнан эсвэл чон нохой хоол болж ер нь ихэнх харагдж байгаа зуд торхнаач гэсэн тэгэл явж байгаа. Яг тэгээд нас бийг үүсээд хөгшрөөд сүргээг үүсэхгүй тэгээ зогсоол дээрээ салнигдаг бас л. Тэгээ нэг 700 м орчмоос эхлээд яасан сайхан том тэхүү гэдэг. Тэр зогсчихсэн бичлэг нь мэд юм лээ тий. Зураг нь үлээ. Тий, яг унж байгаа хэсэг нь байхгүй болчихсон. Тэгээд ингээл зураг дараад эхлээд сонирхож байгаа гэсэн чинь алсыг ширтэл ингээл байгаа л. Би харж явж байгаа байрны дүүрдөрөх байсан. Тий, би нэг 5 6 минут орчим байсан. Ажигласан. Хараад зургийн дараа тэгжээс ерөөс өөрөө шууд яваад. Би хадны цаатал орчгүй гэдэг араас нь очиж харсаа чинь 20 30 м юм хавцал руу зүгээр нисчихдээ. Тэгэл доор очиод нялгаа. Тий, наарч яарлаа. Тэгээд үстэж илээч чадахгүй хааж тэгээд зовж яхаар өөрийгөө ер нь төрөсгөж байгаа л нэг хэлбэр юм уу да. Тэгээд давтамж нь манай нэг хөргөө ахынд бас тэгэхэд бол нэлээ олон хүн манай нутагт хавцгаа ам гэдэг. Ийшээ зугаалгаар явж байхад бас урд нь шууд тийх унаад ордорсгож байгаа. Тэгэхээр тэр хэд нөгөө хаднаар зогсож байгааг анзаараагүй. Машинтай жижиг машинтай нутгийн зугаалдах газар байна л та. Ийшээ явж ирсэн чинь урд нь шууд тийх унцсан. Тэгээд энэ нэг хоёр тохиолдолд ингээд яг энэ зогсоол гэж байдаг юм байна. Энэ бас нэг нотлогдоод байгаа. Сонирхолтой бас юм баа шүү. За
Тэгээд хоёр ахыгаа зорж ирээд бас нутгаар нэг залуучуудтай хамтраад ингэж ажиллаа үргэлжлүүлж гоё болоо контент гоё хийхийг амжилт хүсье. За баярлалаа. Мужихтаас баярлалаа. Хаалын. Тэгээд угаасаа битэрийн жилд угаасаа ганц юм нэгээ дуусах биш тийм. Америкаас жилдээ нэг ирэн тэгээд жилдээ нэг ирэхээр нэг уламжлал болгоод хийчихгээд ер нь бол жилд нэг юм контент маань хийж байна гэсэн тийм. Манад ирээд нөгөө бидний төвшөрлийн дагуу нэг ийгээ цэцгээс авсан. Тэгээд тэр таарсан тохиолдол маань нөгөө гинт машинтаа тулж хараагаад тэгээд бас нэг Яруу Сандро зайд болсон. Тэгээд 740 орчим метрээс харааж байгаа чона буудаж авч байгаа тохиолдол бас ховорхон байдаг хаа гэж би бол тавтай бодож байна. Ямар ч авсаа гэдэгт. Яг уу. Та хангаад л хайрлсан. Тэгээд энийг бол голох юм байхгүй. Тий. За битээр маань одоо Баруун аймгаар нэлээ хэд хоног явлаа. Одоо ер нь буцах тийшээ хандаад замдаа явж байна. Тэгээд энэ сайхан аялалд маань блогт маань аль бие осоор одоо ивент итгээд тэрийг одоо энэ холын замд маш сайхан дулаан гуталтай явуулсан Алтан долгио компанид одоо маш их баярлалаа. Одоо битээр энэ өмсөж байгаа гутал чинь юу вэ? Solomon гэдэг гутал юм байна. Гол сайтай зөөлхөө яг бидрийг нэг алтан нараа алхахад яг бүр таарсан янз сайхан гутал өгсөн Алтан долгио компанийн хамт олонд нь аландаа бүгдээнд нь цаашд нь ажил амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Маш их баярлалаа. За энэ гутал маань одоо Соломоны өвлийн загварны юм байна. Хасах 40 г гэсэн. Ямар сайхан дулаан юм. 40 г. 600 г байсан. 675 г гутал байна. Тэгээд ууланд бас ингээ алхаад явхад ингээ хальтрахгүй энэ шагаагаар айгүй гоё ингээ барьж өгдөг юм байна. Ийм гоё гуталтай битэр саяллаа үргэлжлүүллээ. Тэгээд давхар манай Алтан долгио чинь юу? Хувцс, тактик хувцс. Тэгээд ангийн буу сум тэгээд дагалдах хэрэгсэл оруулж ирдэг. За хувцс нь болохоор UF Pro гэдэг. За. Энэ тактик. За ер нь топ бас брэндтэй. Ангийн хувцсаар бол одоо энэ Kuyu Sitcad нэртэй дүүцгүйч одоо тактикл хувцс оруулж ирдэг. Ийм компани байгаа. За тэгээд Алтан долгио компанид маш их баярлалаа. Манай одоо аяллыг ерөнхий ивент тэгээд ингээд аялууллаа. Тэгээд ивент итгэвч байгууллага Алтан долгио компани. I know, but he left early last night. This morning he left around 4 a.m. За Алтан хот бас гараад Уляастай явж байна бид хоёр. Таашрын гүүр гарах гэж байна. Энэ сонин тогтцоод байх юм байна. Хурдааны бодол хүслээ тодорхой зориг болгон урдахи түүний хойноос туталчи түрүүч хүрхээр хурдалчи түргэн шуурхай хүний тухай сонсоод суухан бүрдэлхи сад бэрхшээлийг сандрал бүхэн ардахи. За Завхан аймаг төрж өссөн нутаг минь ингээд орж ирж байна да. Бас төгжрээ те. Төгжирч байна гэсэн. 5 минут төгжирч байна.
тус улс өндөрөнөхөө отхон тэнгэрэнж юмуда осны тунгалганнөхөө айхан тэлмэн мөнөөдэ. За нутагтаа ирсэн. Явж байна. Зүүлийн гол гэж сайхан газар. Явж байна. За 2 чон авсан бидэд. Өглөө гараад. Суурин суугаад 2 чон авсан. За суурин суугч нэг уцаа мартаад буцаа. Гой бичлэгээ чадсангүй. За өглөө гараад 2 ч навлаа суурнаас. За эндээс гарч ирээд. За тэгээд энэ дээр буулуулаад. За нутагтаа ирсэн. Тэгсэн чинь мөртөө таарлаа. За нэрвсийн мөр байна. Нэрвсийн мөр. Сүүлээ ширээд явж. Энд доошоо уруудсан байна да. Дэцэн амин шүтээ Ургастан хэрэн шинжтэй зохион гайхалтай Бүүчиргэг шуудын усан өргөө Буйман цэнхэр жахан нуур минь талиотай Нутга тамгасан их хархан наран мандасан эрдэн хархан Удан босир. Ширөө. Тастргууд харсаж байгаас. Ингээл ялал. Тэг ингээл болоо шүү дээ. Хүүхэн үчээс төгөж өгд юм биш яа тэр. Мэрэнгээд юм уу хааш зөөх дээрээс. Ингээл гой. Нүундээ бүтэн дүрхэл. Тэгэр болоо шүү дээ. Шүт цагаан байна. Шир. Би уусаа шүү дээ. Таажоо. Тэд барыг мараад байлаа. За алдраас мөгөөмрөг. Завхан голын ихэлс рүү ороод ирсэн. Авч байна. За дурандаа тийм нэр. Тэгье. Тэгэл одоо ч ихэд наа хэрүүдэр ч ингэж гүйж байгаа. Тэ та дуранд. Зохирчлоо. Нэг цаг байна. За орцсон уу? Орцсон. Одоо гарч ирнэ наач. Та гараад ирлээ. Хаана гарч ич. Байдаг шүү дээ. Үнэхээр алдчих гэдэг шүү. Алдахаар аваад сайл харахгүй бол ерөөс тэгэл алдчихна.
Цанхаймын босцсон байсан. Гадаа одоо 32 12 цаг үед тасаг 32-тай байна. За ингээ хутаанууд нь бол сайхан дээш ингээл суунаглал гэж юм да. Уур ч юм уу, даа ч юм уу. Даал юм шиг. Цанхаймын босцсон байсан юм. Жонаа гонорөвтөр лүн орч ханаа амбалдах юм очиж. Ханаад тэгээд ерөнхийдөө гэрийн зүг. Тэгээд гэрийн зүг. Орнаагч амбалдах яг залгаж. Тийм үү. За ингээд бид хоёр боцож явна да. Боцож явна. Эхлээд хавтын зэрэг ороод тэнд маань зөвшөөрөл маань жоохон бүтлэхүү. Тэнд хангаж чадсангүй. Тэгээд яг зорьсон юм маань угаасаа хавтын зэрэгсэн нөгөө Баатар хайрхныхаа юугаар гөрөөлөх байлаа. Тэгээд ямар ч байсан тэр маань за тэгээ өлөө ойлголцлоос болоод тэгээд зөвшөөрөл маань зөвшөөрөл авч чадаагүй. Тэгээд эндээс цэцэг ороод цэцэгтэй сайхан мянган улсын нуруугаар сайхан тоног гөрөөллөө, сайхан газар үзлээ. Тэндээс ямар ч байсан нэг чанга. тэр нөгөө бас гинтийн таарсан болохоор яг нөгөө гоё бичлэгээ бас хийж чадаагүй. Тэгээ говалтаа ороод говалтаагаас таашир сумын нутагт уулна дуудлага гэсэн чинь за нөгөө таашир дээр хүлээж авах юм маань орой ирж уулзна гэдээ ирсэн. Өглөө 2:50-ыг яриад болсон. Одоо тэр яг. Тэгээд өглөө оцсон авахаа байгаа. Тэгээд манай өөрийгөө мөрсөн байдаг. За тэнгуүтэй завхан гарсан. Завхан уйлаастай очиж дүүгэндээ шагаад дүүгэндээ бас нэг сайхан амраад 3 хонцоо. Тэгээд Алдраны нутаг Өгөөмөр хаа бригад гэсэн. Бригад. Энэ нэг өглөө очиж Захан голын тэр их хэлсэн юм да. Бас нэг дурамдаж сууй гэсэн сайхан давч олж харсан. Тэрийг бол дурамдсаар байгаа тэр том элсэн далай дунд чинь тэгэл алдахгүй гэж гүрийж харж дагуулж харж байгаа тэгэл алдчих юм бэл. Нэг магны саагуур ороод тэгэл нэг юу дагаа явчихдаг. Бичлэг хийх гээд хоёлаа нэг тэр нэг жоох юу атсан ч хоёлаа яг алдчихсан юм аа. Тэр өстө үнэхээр сайхан чанарсан. За тэгээ одоо буцаж байна. Баранга завхны нутгаас гарах тончид өвчин солонготын даваа руугаа өсөж байна. Өсөхгүй л явж байна. Тэгээ арангаа нутг руу ивент итгэвч байгууллага Алтан долгио компани. Логийн маань одоо албан ёсны ивент итгэгчээр Алтан долгио компани итгэж байгаа. За манай буудлынхан одоо гөрөөчд маань Алтан долгио компаниг бол бас сайн мэдэх баг. Боо сум за тэгээд бууны дагалдах хэрэгсэл оруулж ирдэг. Мөн UF програм тактик утас албан ёсны эрхтэйгээр бас оруулж ирдэг. Нэлээ. Мөн Helicom гэдэг бас утас тактик утас оруулж ирдэг. Ийм компани байна. Чи ер нь тактик утас ирсэн хэрэгтэй байна. Би тактик утас ерөөсөө надад байдгүй ангийн утас. За ангийн хоёулаа хувцаснаас одоо ангийн хувцсанд хамгийн топ хувцсанд одоо
Мэдээж Ситка Одоо баг ер нь борлуулалтаар бол Kuyu баг илүүлсэн баха бид тэрийг хараад байгаа тийм. Яг нь Kuyu гэдэг брендийн чинь эзэн нь болохоор Sitka-гийн эзэн гэж байгаа. Patent material, fabric material одоо бүх ингээд Sitka компани албасаар зараад тэнгуүтээ өөрөө Kuyu гэдэг компани эзэн л. Тэгээ ерөнхийдөө бол техникли бол нэг эзэнтэй гэх юм уу? Founder үүсгэн байгуулагч нар тийм гэсэн үг тийм. Ер нь тэгээд одоо энэ гадны том амч, тропи амч ер нь Kuyu хүмүүс байна тий. Тэг Kuyu их хүмүүс тийм тий. Би болохоор хэрэглээ сурсан болохоор надад өөчлөө сүүлийн 15 жил ан хийж байна. Ер нь сүүлийн 15 жил бол би их сүүлийн 12 жилд нь данс Sitka хэрэглэдэг байсан. Тэгээд одоо л тэр хувцснууд маань байдаг гэж авч хэлтэй нэг сарлан хийж чаддаг юм бодож аваас. Тэнгүүт чинь нөгөө хувцснууд чинь байж хэлээд ажиллаа тий. Тэгээд хамгийн гол нь энэ хувцснуудын lifetime баталгаа нь айгүй гоё. За мөөжиг битэр маань Ховд аймгийн зэрэг сум руу Улаага их гэж аялж яваа. Цаашаа цэцэг сум. За тэгээ яваалтаа завхнаар эрдэнэ архан дөрвөлжин авши алдран сумаар дараад тэнэ хот руугаа буцах тийш хандсан. За тэгээд бутгцсан замаараа за олон жилийн өмнөөс сах дүүгийн барилгаатай тогтоосон. Гамбол дахинда өчтөрөөрөө ирсэн. Өчтөрөөрөө ирээд өнөөдөр хотоос манай айз боохо 50. За манай боохо 50 бол инх 50 гэдэг. Ер нь бол олон хүмүүс нийтээрээ бол боохо гэж нэрийддэг. Тэгээд энэ айз маань хотоос гаавыг харцаг. За тэгээд гангац гээд ингээд гуруулаа ирсэн. Нөгөө хоёр маань буцчлаа ажилтаа гэх. Тэгээд мань дөрөв минушин цастай 11-ээс цас орноо маргааш өглөө 8 цагт зогсно гэсэн мэдээ сонсонгуудаа. За маргааш нэг шин цасны мөр үзээ тэгээд. Маргааш шин харна да тий. Тэгээд үлдчихэд байж байгаа. За мөөжиг маань одоо тахгүй 3-4 хоногийн дараа. Одоо 4 хоног үлдсэн болчих. Сарын визтэй юм одоо ингээл 4 хоног үлдчих юм. 28 дуусна гэдэг байгаа. Тий 10 хоног 10 хоног барах өсгөлөөр яваад. Тий хөвгцгийн ханатгаар яваад сайхан. Үсэн газар өсөж явж байгаад тэгээд мөнхөдөн битээр л угаасаа Монголтай хоёрыг ингэж ярьсан байсан. Тэгээд сайхан санаа зовхомгүйгээр хоёлоо гоё 50 явъя гэсэн зөндөө сайхан явлаа. Зөндөө их газар үзлээ. Андынхаа нутгаар очиж үзлээ. Тэгэхээр сайхан memory. Үнэхээр баясан. Яасан сайхан хүмүүсийн олтой унттай хамаатай садна гэсэн нэр хормоогоо дэвсэд гэдэг үлээ ингээл огтх юм билээ. Тэгээд одоо хамгийн сул гамбол тах маань одоо ингээд гамбол тах дээр ирээд байж байна. Өнөөдөр бид өглөө дугандаад юм орсонгоо бас хэдэн газар үргэлээ. Гарсан өчнөр нийлцсэн баг шиг байна тийм. Нийлцсэн байна. Өнөөдөр гарчин гэсэн 2-3 газараар явлаа би харсан. Яг нэг 4 газар үгээсэн. 4 газар үгээсэн. Ингээл өдөр дууссан шүү дээ. Яг ингээд яг зориод ирэхээр байхгүй. Тэгээд ирэхээс өмнөх өдөр нь өчигдөр ямаг яасан гэлээ. Айлын ямаа барьсан гэж танаа хөшөө. Чи 3 донд ганцаараа олчиход байхгүй юу? Тэгээд 50 лөө яриадсан 50 гараад авахгүй л гэж хэлсэн. Тэгээд чи аргамжаатай юм биш дахиад тэр наашаа цаашаа явчихна гэж. Тэгээд өмнө 2 өдөр бид чи бас амар та явсан тийм. Тэгээд гуруулахнаа явсан суур мөрөн зөөдөр нагуулгараад. Тэгээд хоёр дөө маань сайн боддог хоёр дөө тэгэл боддог усыг хэрэглээд цаашаа явчаад байна уу гэж бодож байна тий. За чимэртэй амттай тий. Яста. Яг өнөөс маягаар сааган цасмас ороод өглөө мөрөө хараад маргааш сайхан явах уу? За өндөрлөө. Тэгээ маргааш бид бас ирж босох болохоор одоо цай тийм ээ. Маргааш бид нэг хомолонд явна. Тий.
шууе зүсгэнд цохрын сүгдэж төрдөг ханга хотдын эмэлми дусуусэн үндэс бүтээг шууе орж хатахын учиргүй үүдэн цэнхэр ханга орж хатахын учиргүй үүдэн цэнхэр ханга За ирж явна манайд руу. Чоны хэмэртэ эрхэн байна би цолмон одод шиг цорл зидавэ Өөрөө цаараг би ажгаар цанаа хагуулаад яг экшнийг бол бичиж чадахгүй байна. За миний ойгоор саяын ч нэг гараад энд буудуулаад тийш яваад амлаа ямар ч байсан. Баянгаагаас хишгээ болол хайрлаж байна. Баянгаатай одоо маш их талархлаа. Нэг гарлаа. Угаагаад шарч мөн үү? Гар дээр яатаа. За өөрдөг шүү. Шүү. Тэр баггүй. Хэж байгаа. хог гараараа мэдэр өгөө. Угаас энд үгүй. Энд үгүй. Наач чи тэгэхээр наагур нь яваад. Гоё тийм. Тэгээд тоо цааш нь. Дараач яач мэдрэмжээ харахгүй шүү. Арахч юу. Яг шаач. Яг оо. Шаач. Бас гэр юм байна да. Бас харахгүй бүрэн хийж байсан гэсэн. Мэдрэмжтэй. Оо талгаа нь үлдсэн. Дуурууга. Уулаа ханаг ерөөсөд оргигүй. Яасгнэ. Стач бичлэг хийгээл гэдэг. Шинийг хэрэгүүлдэг. Идэтлээс нь хатаа. Идэтлээс нь хартаа гэдэг. Кичэрн царинасаа хүүти. Ганц сорчгийг бас ажлын байна. Ийм ажилсаг залуучуудтай явах ч бас сайхан шүү дээ. Яажраад илгүй мэшээ. Наадч нөө гурлал болчихлоо. За өнөөдөр сайхан явлаа. Өстөө сайхан явлаа. Орчин цаас орно гэсэн босоос. Гэлэмгүй жоох орчлоо тийм үү? Ороод салхилаад орсон юмгаа яг мөр шинжилгээ удаа шинжилсэн байна. Тэр нэг тийм дөмгөх юм биш. Тий. Яг таарсан малаагч үү тий. За одоо бас бургаад орж л. Дахиад нэг онцгой.
За. Ямар ч гэсэн өглөө бид дөрөв гараад. За нэг айл явах тэргүүлж байгаа нэг. Мундаг нөхрийг авлаа да тийм. Тэглээ. Ямар ч гамбал дахин дээрээ. Хоёр хонцлоо ба. Нөр буцаа да. Одоо нөрсөн ажил бүтсэн одоо маргаашаас болж өгöd нь шин оноод манай наварч бас нэг 3 нөхөр бүжигнуулаад байна. Харин биднээс өнөөдөр тэр урд Дисней урд явж хахад энэ ажуудаар 5 айлын 5 хон 6 хон юм уу? 6 хоног ирсэн. Яалтаа төсөмжинд дуудлаа. Тэгээд яаралтай ирсэн чи эндээ өвтэйг байна. Тийм ээ. Хаанаас ирээд ирнэ гэж мэдчихэл болно. 3 нөхөр баригдсан байна. Читэр үгээгээ гараагүй шүү дээ. Тийм. Нач нойрхон дөрвөөс харах байна. Мөөчг нөхөр одоо улхан болцоод байдаг. Аа тэр читэрийн мараа гүйснээр сайхан явчлаа байтал. Аяа гайлж байна. Ястай дэлгэн лээ. Тийм. Ер нь ингээд юу чинь бичсэн харс яг зам гараад ирж байгаа бичлэг зам авуучиг золдчихсон. Замаас яаж гарсан шүү дээ бүр өөр гарч ирээд амтлын хойтлынхоо арлуу нилээ өгсөс тэгээ уцаа цас руу шидээл тэгэл. Одоо тэгээ бид гамбал тах дээр ирэхээр ер нь нэг уламжлалт арга үргэлжлэл хийж агнж юм да тийм. Уул нь өвдөр эртэн тослуудаг дурддаг ус одоо бас дундаад нэхэлтэй харсан гэсэн. Уламжлалт аргуудаас тэгээд тосдог байлаа үргээдэг ер нь болцсон үргээ. Мөөжиг тэрий санаа болохоор нөгөө алтаа уусаараа алхаад унтж байгаа унтуулж байгаад айтж агнах хэрэглээд яа гэсэн чинь тэгээд тийш алхаж чадсангүй. Ер нь энд ч гэсэн энэ Монгол хэлсэнд бол хэвтээд унтуулсан тохиолдлууд бол алхаад боломжтой. Эсэн дээр хөвж байгаа жиж гоё штэ. Янз. Бакриш гэсэн юм шиг. Догоо цагирах шиг юм үү? Цаахан бууз болсон маань буузаа идээд манай мөөжиг ядарсаа жоохон цаа тэгээ бидэд одоо дотор хөдлөө. Тэгээд ихтэй сайхан дайлж байлгасан гамбал багч юмсэгч хоёрт одоо маш баярлалаа. Байнга л ирдэг дээ, байнга л очтно. Тэгэл нэг ирнэ. Тэгэл нэг ангаага үзэн авахаасаа илүү авахгүй харагдахгүй их ер нь бол байгаад байдаг тэгээд яндаатай юм болохоо тэгээд таархаасаа таарахгүй юм тийм. Одоо энэ аваар хоншоглоод байгаа гуравтал нэг ингэж дээр хэлчих юм. Тэр гурав явж дөрөвдөд нэгэн шоглоод одоо. Та тэгээд өөрөө нэг аргалах гээд үзэхгүй да. Нэмөр болохгүй. Тэгээд ингэж байгаа нэг юм. Ингэж байгаа. Лун ойрхон хүм болго ирээд байгаа байхгүй. Атар матрас ингээд гөрөөсөн мөртөд ер нь авах. Ер нь агансгүй. Өнөөдөр саваагуулж байгаа өнөөдөр бид одоо. Ер нь агансгүй олон чүнтэй биелээ олон ч буудлаа. Одоо энэ хүмүүс бүгд л мэдж байгаа. Ер нь эндээс нэг чон аваад байдаг. Би газар нутгын юм сонио онцлогтой. Нөл бахан дэндээ байгаа шүү дээ. Ээлс, харган, уулс, мүс, дээрс, харган гэдэг. Хөөх ямар ч боломжгүй. Тийм. Хөөх бол яг очоод дуустдаг л хонцлог гэдэг. Хийсэн болохгүй. Тэгээд хийсэн болохгүй. Яг зүгээр харуул хөөхөж үзгэл баг. Гэхдээ энэ бол ямар ч хөөх боломжгүй. Тийм боломж байхгүй. Энэ хойдлын наргалын уул дээр ингээд энэ амар том алтны ч юм уу юу нэг юм уурхаа гарч ирээд бас амар гүнзгий өрөмж байгаа сургтай. Тэгээд тэрний чоннууд заамрын нуруу болон наашгаа тайлж орж ирж байгаа. Тэгээд коронагийн жилгээд агнсангүй надынчин тас суттай байсан гэдэг агнсангүй. Тэгээд энэ малчтыг 2 жил эртээ чон өсөөх агнсан баг. Өнгөрсөн жил Монгол улсын дийлэнтэй цастай явж чаддгүй тэгээд бас нэлээд л өссөн баг.
Энд бол хүмүүс сайн болсон байна уу? Орон нутгт ялангуяа. Орон нутгийнх их сайн авч явах шиг байна. Одоо энэ ховдынхан, манай завхныхан гэл. Зохион байгуулалтаа үргэлэг хийдэг, ангөрөө хийдэг ингээл Батчирэт мэрэт гэл ингээл хүмүүс яваад байна л да. Тэ. Уул нь бол Энэ амтны заавал агнаа дуусгах тааш л те. Зүг зөкстэй агнаад байлах амтны байлгаад хэд дэвтэх юм болоод угаасаа л 5 ч нэг айлын хот руу ороход тэгэл нэг дорож 10 хоног гагаал гардаг баг. Тэгээд дороо бодлоо. Тэгээ нэг ч нь бол нэгтэй зуралдаад нэгийг хэдэл явна. 5 ч нь бол нэгийг зураад өгөхгүй шүү дээ. Амчаас нь доот нь 5-ыг унагачаад нэгийг хэдчихэл явдаг юм. жоохон жоох ядрухан айдах мата ангууд хойгорон дуусах шүү. Тийм тэгэхээр чамайг заавал үзэн ядаад алаад байх шүү дээ. Тэр талаараа зөв зохистой агнаад байгаль байх хэрэгтэй байгаад нэг зөв барилгаатай явуулсан. Тийм. Яхан сайхан байна тийм ээ. Ирээдүйн үеч маань одоо ингээл ангөрөөгээд явдаг болсон байна. Тэ. Чонд явсан бол чанаа дагна. Тэ шүрлийн аваа дагна. Дундуур нь битээ туулаа бууд, өнөг бууд. Тэ. Яг хүний чинь зорьсон юм чи юу вэ тэрийг л хийх хэрэгтэй. Тэ. Энэ дамт мэн гэдэг юм болгоноос авчаад мундаг болох гэж ингээд савсалцаад ах шаардлага байна. Цаг хугацаа гадуудаад тах нь. Штэ. За тань ой илэх үг нь. Жодтой юу ах вэ? Ямарсаа можигдол харуулъя гэж болсон. Мож юм. Холдын үнд харууллаа одоо байна. Хагаалга байлж байна уу? Таадаг гаргаж өнгө хэдээр бас нэг давхар тавьчих. Шинэ жилээр нэг уулзцаах болов. Шинэ жилийн дараа болох. Оны өмнө өнөөдөр чи хэд юм бэ? 24 юм уу? Биш нэ өдөр содрогч 24. Оны өмнө нэг декод ирж магадгүй болох. За тэгээд хөдөлцөө өгдөг. Ивент итгэвч байгууллага Алтан долгио компани